За өнөөдөр гадуур жих ажиллах коучингийн уулзалттай өдөр. Өнөөдрийн хувьд бол энэ үед Grand Plaza дээр Том Томс дээр уулзалт хийж дуусч байна. Одоо ороод та нарт бас нэг сонирхолтой түрүүнийхээ асуусан асуултанд хариулт өгөхөөр явж байна. Тэгээд өдөрөө дотор ороод нэг офис түр ашиглаад богино хугацаанд яагаад хадгалах ёстой вэ гэдэг дээр ярэ мэдээлэл хуваалцъя. Хей, за сайн байцгаана уу? Өнөөдөр өмнө нь бол бид нар бас нэг баг зэргийн сэдвээр ярилцсан байгаа. За өмнөх сэдвийг бүгд эргүүлээ санацгаая тийм ээ. За энэ дээр харагдаж байна. За бид нар бол одоо цагаас ирээдүйн рүү сайхан амьдрал руу шилжихийн тулд өнгөрсөн рүү ухралтын буюу 50%-ийг хадгалсан тухайга би ярьсан. За түүний дараагаар бол хоёр дахь нь бол бид нар ягаад тэгвэл хадгалвал хэдэн хувийг хадгалах вэ гэдэг сэдвээр ярилцсан. Гэтэл хэдэн хувийг хадгалах вэ гэдэг дээр бол миний санал болгосон зүйл бол 30% хадгалаач гэдэг саналыг түрүүнийхээ видео бичлэгээр хуваалцчихсан бол энэ удаад бол тэгээд бид нар ягаад хадгалах ёстой вэ гэдэг дээр асуулт байдаг. Тэгээ хүмүүс яг ингээ хадгаламжийн талаар ярихлаар нөгөө нэг л энэ асуултыг дандаа асуудаг л да. Тэгээ ягаад хадгалах юм бэ? Нэгэн тал ингээл бид нар нэг л удаа амьдарч штэ. Сайхан хэрэглэх нь зөв юм биш шүү. Тэгээ муу юм мэдэж авах гэдэг юм байна гэж миний одоо чинь видео бичлэгийн комментийн доор байдаг комментүүдээр надад тийм үгнүүд явдаг л да. Тэгвэл хадгалах шалтгаан нь байртаа болох гэдэг машинтай болох гэдэг ойлголт юм уу? Яг хүмүүст бол ийм л өнцгөл одоо харагдаж байгаа юм л да. Дутуугийн мэдрэмжээс хамаардаг ч юм уу те. Байр машин хангадаг учраас ч юм уу. Гэтэ үндэ бол би хадгалах өнөөдөр хоёр шалтгааны талаар ярихсан. За нэгдүгээр нь бол энэ дээр бичсэн байна. Нэгдүгээр нь бол эрүүл мэндийн шалтгаанаар. Өмнө нь нэг лекцэн дээр ярьжсэн хадгаламжаа ээжтэй болоод их нэртэй хилдэггүй тухай ярьжсэн. Ягаад юм бэ гэхэлэр энэ хадгалагдж байгаа мөнгө тэр одоо хайртай хүмүүстээ хэлэхгүй байхаас ч илүү үн цэнтэй ийм мэдээлэл. Учир нь хэм бол өвчин бол хэлж ирдэггүй хийж ирдэг гэдэгтэй адилхан хадгаламжийг бид нар хэлэхгүйгээр хадгалж ижил тэр хийж ирж байгаа болоод тэр хэлэхгүй байгаа ирж байгаа тэр өвчин зовлонгоос хамгаалах боломжтой. Сүүлд нэг видео бичлэгийг харж байхад олонний танил нэг ирхэм өвдсөн 60 сая төгрөгийн хандив цуглуулад интернетээр ингээ зарлал явж ирсэн. Яг үүндээ бол урлагийн салбарынхны зүгээр шинжилгээ үеэр олж байгаа орлого гэж байдаг юм уу? Дууд болоод олж байгаа орлого бол тийм бас бага бол биш тий. Харьцангуй гайгүй байдаг. Гэтэл ягаад өнөөдөр хадгалаагүй юм бэ гэдэг л асуулт л үлдэх гээд байгаа юм л та. Энэ ойлголтоос хамаарат бол Монгол бол зүгээр тэр хорт авдрын талаас ч юм уу маш өндөр эрсдэлтэй орн байна. Хоёрдугаарт бол энэ юуны талаас ч гэсэн зам тээврийн осол ч гэдэг юм уу гинтийн одоо осол аваар гэмтэл ч гэсэн маш өндөр эрсдэлтэй орн байна. Дайнтай орнтой энэ зэрэгцүүс хэмжээний хүмүүсэл эндж ийн гэсэн мэдээлэл байдаг. Тэр зүгээр муу ёрлож байгаа юм биш сайн ёрлооч гэж хүмүүс ярьдаг ч гэсэн үнийг хэлэхэд бол бид нар эрүүл мэндэн дээрээ эрсдлийн энэ хамгаалтыг хийх шаардлагатай байгаа маа. Энэ утгаараа бол мөнгө бэлнээр хадгалаач гэдэг хэл гэсэн. Сүүлийн үед коучингийн одоо ажлуудыг хийдэг. Тэгээд энэнгүүрээ бол Солонгосоос ч юм уу ингээд хүмүүстэй уулзж хахад нийтлэгдэл бүгдээрээ маш их хөдөлмөрлөө зүтгээд ерөөсөө Монголд байр авах гал маш их яарал тэр ипотекийн зээлд хамрагдсан мөртлөө тэрийг дуусгах гал яардаг ийм мэдээлүүд хэлсэн л дээ. Тэгээ шудрах хэлэхэд бол тэр одоо эргээд буцаад Монголд ирлээ. Гэтэл маш хэмжээний ажил хийгээд одоос олон жишээ байна тий өвдсөн тий ингээд нөгөө маш их одоо ажил хийсээр хагаад эрүүл мэндийн асуудал маш муутсан байдаг. Гэтэл хүрээд ирдэг зөвхөн байртай лизинггүй гэтэл өөрөө мөнгөгүй бэлэн мөнгөгүй хүрээд ирдэг. Ингээд бэлэн мөнгөний хадгаламж байхгүй хүрээд ирсэн. Өөрөө дараал тэгэл байраал авцсан байдаг. Буцаад өр тавих асуудал үүснэ эсвэл өвдсөн учраас эмчилгээнд гинтийн том эмчилгээ хийх гэхлээр нөгөө нэг байраа 50 100 саяар авсан байраа буцаад зарах тухай асуудал руу орж эхэлж байна л та. Ингээд үзэхлээр бол тэр үнэхээр хадгалж байгаа нь байртай болох гэдэг юм гэдэг асуулт өөрөө сонио асуулт болж хувирж байгаа. Энэ утгаараа бол одоо та бүхэнд зүгээр энэ одоогийн видеогоор нэгдэх шалтгаан бай. Хадгалах нэг шалтгаан бол та хайртай хүмүүстэй одоо хайртайгаа батлахын тулд хэлэхгүйгээр тэдний эрүүл мэндэд мөнгө хадгалах хэрэгтэй юм байна гэдэг ийм ойлголт ярихсан. За хоёр дахь ойлголт нь болохоор юу юм бэ гэхээр маш одоо тэгэхээр байр өөрөө ер нь бол яг бас хадгаламжийнхаа хувьд аваад багаар ингээ мөнгө төлөөд ингээ хадгалж яхад бол тийм муу одоо хөрөнгө оруулалт биш л дээ. Яг л 100 жилийн настай гэж үзвэл тийм ээ. Тэр зүгээр байрыг бол за зөвхөн байр авахын тулд хадгалах биш. Гэхдээ байраа ямар ч өөрчлөлт хийгээд баг зэрэгээр авчих юм бол та байрандаа ингээ мөнгө төлж явах нь бол энэ бол сайн зээл шүү гэдэг талаар хэлсэн. Дараа нь бүдрээ зээлийн талаар ярина. За хоёр дахь нь болохоор бид нар хүүхдүүдтэй мөнгө хадгалах тухай ярьдаг. Тэгвэл энийг яг бодит утгаар нь бодоод үзэхэд бол энэ бол боловсролын тухай ойлголт байгаа юм л та. Тэгэхээр
боловсрал өөрөө бол тэр хүний амьдарч байгаагийн хамгийн том капитал байна. Тэ бидний софтверийн буюу тархиндх амьдралыг одоо хэрхэн одоо асуудал шийдэх тал дээр мэрэгжлийн төвшөнд, шинжилгээ ухааны төвшөнд ингээд ойлголтуудыг олж авахын тулд тэр мэдлэгийг худалдаж авах гэдэг шүү дээ. Тэгэхээр танаас асуумаар байна. Ер нь хүүхдүүдэд 20,000 төгрөгийн улсаас ирж байгаа тэтгэмжийг хадгалсан хүмүүс байдаг. Гэтэ энэ мөнгө хадгалаад тэг яг өрөхгүй байгаа тийм айл байна уу гэж байгаа юм л та. Гэтэл гинтийн асуудал үүсгэхлээр л айл хоолных нь мөнгө болчихлоор ч юм уу эсвэл ажилласаа халагдахаар ч юм уу хүмүүс үрдсэн тохиолдлууд их байдаг. Гэтэл яг үндэ бол энэ найдваргүй хадгаламжуулж хөрж байна. Тэгэхээр энийг бол илүү аюулгүй болгож хадгалаач гэдэг хувилбар хэлэх гэсэн. Энэ бол одоо хизээч хүрэхгүй гэдэг тэр дансны хэсэг рүүгээ буюу тэр 50% хийдэг шиг 30% хийдэг шиг хадгалах хэрэгтэй. А нөгөө талаар гэх юм бол тэгэхээр ийм багаар хадгалаад тэгээ та ирээдүйд хүүхдэд хэв хэмжээний боловсролыг хөдөлж авч явах боломжтой гэдэг асуулт байна. Ер нь бол Америкт дундаж гайгүй сургууль сурах юм бол бид нар нэг 100 саяын төгрөгийн асуудал яригдана. Тэгэхээр Монголд ч гэсэн ихтэй сургууль бол одоо дунджаар бол 40 саяас эхэлж штэ тий 4 жилийн төлбөр. Тэгэхэд бол энийг бол бид нар гадагшаа сургаж илүү өндөр боловсрол авахыг хүсэх юм бол тий илүү одоо жишээл орчин цагт шинжилгээ ухааны өнөөдрийн хөгжилтэй хөлнөлөл алхахыг хүсэх юм бол та 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шаардлагатай. Яг үндэ бол нэг байрны үнэтэй адилхан боловсролд нь хөрөнгө оруулалт хийнэ л гэсэн үг байна шүү дээ. Энэ утгаараа та эрүүл мэндэд зарцуулах тэг 100 сая төгрөгийн риск буюу тэр аюулгүй байдлын санг бүрдүүлж чадсан уу? За багаар нэрж байгаа дүү шүү дээ. За тэгээд нөгөө талаас гэх юм бол боловсролд нь хүүхдийн боловсрол зориулсан яг ингээд ирээдүйд те нэг 30 20 жилийн дараа 10 жилийн дараа одоо манай хүүхэд ихэд л бол одоо 5 настай. Тэгээд ирээдүйд нэг 10 жилийн дараа гэхэд тий 15 жилийн дараа ихтэй сургуулиуд руу орлоо. Энэ үед би 150 сая байгаа юу гэдэг л асуулт үүсгэн. Тэгэхээр хадгалах үндсэн хоёр шалтгааны талаар би та бүхэнд хэллээ. За миний хувьд бол 3 дахь хадгалах шалтгаан бол өөрийнхөө үндсэн хөрөнгийг 3-1 зарчмаар нь дээшлүүлэх хэрэгтэй. Буюу та машин авах гэж гой машин авах гэж яарах хэрэггүй. Цаг нь болоог байгаа зүйл бити яараарай. Тэгээд өндөр хуваар хадгалахыг хэрмэлзээрэй. Тэр нь илүү бидний орлогын системийг нөгөө талаараа нэмэгдүүлдэг шүү гэдэг зүйлийг хэлээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. За тэгээд бүгдээрээ хадгалах шалтгааныг хайж байгаа бол би энэ хоёр шалтгааныг тань санд болгож байна.